Монгол Улсын нийгмийн эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулсан шилдэг аж ахуйн нэгжийг тодруулдаг Entrepreneur 2025 шагналыг гардуулах ёслол 28 дахь жилдээ боллоо. Энэ удаад Хаан банк онны онцлог аж ахуйн нэгж мөн банкны салбарын онцлог Entrepreneur-оор шалгарч мөнгө, хүрэл, Меркурий цом гард авлаа. Хаан банк нь хамгийн өргөн захимсүүлжээ орон даяар байрлах салбар нэгжээрээ дамжуулан Монголын хүн амын 82% буюу 2.9 сая харилцагчдад банк санхүүгийн үйлчилгээг хүргэдэг. 2025 оны 3 дугаар улирлын байдлаар 302.8 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөв төлрүүлж улсын орлого бүрдүүлэхэд бодиттой хувь нэмэр оруулжээ. Мөн 2007 оноос хойш Хаан банк сангаараа дамжуулан 536 төсөл хөтөлбөрийг нийт 27.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж ажилласнаа онцллоо. 2025 онд бол Хаан банк харилцагчдынхаа хувьд шинэлэг бүтээгдэхүүнүүдийг нэлээд олон төрлийн бүтээгдэхүүнүүдийг гаргасан байгаа. Энийхээ үр дүнд ч гэсэндээ манай санхүүгийн үзүүлэлт сайжраад нийт актив хөрөнгө маань 23 их найдыг давсан байгаа. За энэ 2025 он бол манай дунд хугацааны бизнес төлөвлөгөө юу тогтвортой дунд хугацааны бизнес төлөвлөгөөний 2 дахь жил байлаа. Тэгээ бид нар бол бүхэлдээ бизнес эрхлэгчдийг дэмжих, бизнесийн зээлийг нэмэгдүүлэх тал дээр ажиллаж байна. Тэгээ ялангуяа ногоон болон эмэгтэй бизнес эрхлэгчийг дэмжих, тогтвортой хөдөө аж ахуйн чиглэлийн үндсэн 4 кластераар нь санхүүжүүлэх гэсэн энэ ажлуудыг хийж байна. Энийхээ хүрээнд ч гэсэндээ Улаанбаатар болон хөдөө орон нутгуудад 42 бизнесийн төвийг нэгээр бизнес эрхлэгчтэй сургалт хийх, тэдгээрийг бизнесийнхээ үйл ажиллагааг идэвхжүүлэхэд нь илүү хамтарч ажиллаж байгаа. Монголын үндэсний хөдөлთა аж үйлдвэрийн танхимаас 28 дахь жилдээ зохион байгуулж буй энэ арга хэмжээнд Хаан банк оны онцлог 10 аж ахуйн нэгжийн нэгээр тогтмол шалгарч ирсэн. Өнгөрсөн онд Гран-при шагнал Алтан Меркурий цом эзэн болж байсан юм.